Улсын хурлын дарга эрхэм гишүүдээ Монгол Улсын хурлын гишүүн Б уянга дээрэгдэлгээ хос баяр нараас 2025 оны 7 дугаар сарын 2-ны өдөр Улсын хурд өргөн мэдүүлсэн шинжлэх ухааны технологийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлцэх асуудлыг Улсын хурл 2025 оны 12 дугаар сарын 12, 18-ны өдрүүдийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэж анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр хүний хөгжил нийгмийн бодлогын байнгын ороонд шилжүүлсэн билээ. Хүний хөгжил нийгмийн бодлогын байнгын ороо 2026 оны 4-р сарын 15-ны өдрийн хуралдаанаар хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулж Монгол Улсын хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39-р зүйлийн 39-ийн 10 дахь хэсэг заасны дагуу хуулийн төслийг зөвлбөрөөр хэлцлээ. Хүний хөгжил нийгмийн бодлогын байнгын орооны хуралдаанаар хуулийн төсөлтэй холбогдуулан ажлын хэсгээс гаргасан саналуудыг нэг бүрчлэн хэлэлцэж дараах санал дүгнэлтийг нэгдсэн хуралдаанд танилцуулж байна. Үүнд үндэсний судалгааны нэгдсэн мэдээллийн сан шинжлэх ухааны технологийн асуудал хэрэгэлсэн төрийн захиргааны төв байгууллага хариуцсан ажиллуулах. Эрдэм шинжилгээ судалгаа хөгжүүлэлтийн ажилд гүйцэтгэгч нь уг ажлыг дууснаас хойш 90 хоногийн дотор үндэсний судалгааны нэгдсэн мэдээллийн санд хүргүүлж ил тод хүртээмжтэй байлгах. Хууль хоорондын зөрчилтэй болон агуулгын хувьд давхцсан зарим заалтыг хасах зэрэг саналын томьёол гарсныг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд дэмжлээ. Мөн шинжлэх ухааны технологийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн 1-р зүйлийн 23-ийн 4 дахь хэсгийг өөрчлөн арилгах тухай саналаа ажлын хэсэг татсан болно. Улсын хурлын гишүүн Б найдлаа Д иргэдэл нар шинжлэх ухааны технологийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн 1-р зүйлийн 2 дахь заалтын 23-ийн 4 дахь хэсгийг хуулийн төслөөс хасах санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олох дэмжлээ. Шинжлэх ухааны технологийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулсан талаарх байнгын хорооны санал дүгнэлт зарчмын зөрүүтэй саналын томьёолыг та бүхэнд хүргүүлсэн болно. Улсын хурлын дарга эрхэм гишүүдээ шинжлэх ухааны технологийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчлэгээ худалдан авах тухай хуульд нэмэлт оруулах тухай шинжлэх ухааны академийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулсан талаарх хүний хөгжил нийгмийн бодлогын байнгын орооны санал дүгнэлт зарчмын зөрүүтэй саналын томьёолыг хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг та бүхнээс хүсье. Анхаарал хандуулсанд баярлалаа. Хүний хөгжил нийгмийн бодлогын байнгын орооны дарга Б найдлаа.